Ерөнхийдөө Five Percent-ийн хувьд 2019 онд нээгдсэн байгаа. Яг одоо энэ шинэ байрлалаар Sakura офис дээр л 2020 оны 9 сард нүүжсэн. Одоо ингээд нэг жилийг бид нэр энд дээр одоо ирээд болцсон байна. Нэг жилийг үтсэн байна. Малтуу мөөгний хувьд болохоор за би өөрөө мэрэгжлийн тогооч, мэрэгжлийн галт тогоонд 15 6 7 дахь жилдээ явж байна. Миний шеф болохоор одоо Швейцар улсын мэрэгжлийн тогооч, дээд зэрлийн топ рестораны топуудын номер 1 гэж одоо юу хийж явж исэн хүн байгаа. Тэгээд тухайн хүнтэй бол хамт ажиллаад, юм сураад явж байхад бол маш их хэмжээний одоо энэ малтуу мөөгийг бол хэрэгжилж ирсэнтэй. Килограмм нь одоо $3,000 ч юм уу те. $5,000, $8,000, €15,000 ч гэсэн бид нэр худалдан авалт хийжсэн тухай жилүүдээс шалтгаалж байгаа. Зарим жилүүд нь одоо жишээлбэл нөгөө олдоц багтай, их тусам өндөр үнэтэй байдаг. Миний хувьд одоо Монголд яагаад ирээд хийж байгаа гэхээр яг одоо сезон буюу улирлын чанар нь бий болж байгаа. 9 сарын сүүлээс нэг 12 сарын сүүл хүртэл ирэхэд яг улирлын чанар нь болж байгаа. За малтуу мөөгний хувьд болохоор ерөнхийдөө хоёр ангилагдана. Цагаан хар. Тэгээд ерөнхийдөө бол цагаан нь илүү Алба буюу Пьемонт, Италийн Пьемонт мужаас гаралтай. Периго болохоор Францын Периго мужаас, Бургундер гэж бас байгаа. Тэгээд Бургундер бол Швейцарийнх бас. Бургундер гэхдээ илүү Саммер гэж явдаг. Одоо зуны трафл гэж явдаг. Ингээд ингэ 3 ангилагддаг. 3 төрлийн яг өндөр яг сортных нь 3 төрөл байгаа. Малтуу мөөгний хувьд болохоор юу гэхээр дандаа болцсон бүтээгдэхүүн дээр тавина. Одоо болцсон одоо хоолн дээр гэх юм уу те. Одоо түүхийгээр нь одоо түүхийн хоолтой хольж ерөөсөө идэхгүй дандаа болцсон бүтээгдэхүүн дээр шууд хольж иддэг байгаа. Амтны хувьд, үнэрний хувьд бол тийм хурцтай тийм нялуун хүнд бол тиймэрхүү мэдрэмж өгнө мэдхгүй хүнд бол те. Гэхдээ амтлаад идээд үзээд тасаад ирэх юм бол мэдээж арай өөр болоод эхэлцдэг. Яагаад малтуу мөөгийг бид нэр идэх ёстой юм гэхээр ерөнхийдөө бол нөгөө зүрхний эмгэг өвчнөөс ерөнхийдөө хамгаалдаг. За хортой хоргүй одоо хорт хавдруудаас хамгаалдаг байгаа. Тэгээ тэрүүгээрээ бас ялгаатай. Тэгээд тэрийг хайханд бол одоо өдөрт магадгүй нэг 50 грамыг ч олно. Бүр хоосон ч үйж байна. Эсвэл бүр асар хэмжээгээр ч олох үе байна те. Тэгээд тийм учраас тэр олдсон баг яг ургаж байгаа нь ургацсан одоо Монголтай харьцуулах юм бол самарны жилүүд өгдөг шүү дээ те. Самарны жил чинь нэг жил амар их ургаал, нэг жил баг яг түүнтэй адилхан зарим үедээ маш их гарна, зарим үедээ маш богино одоо баг гардаг, эсвэл хугацаа нь багасдаг ч юм уу. Тэгээд нөгөө мэдээж нөгөө бидний одоо дэлхий дээр байгаа нөгөө дулаалтай хамаартаагаар янз бүрийн өөрчлөлтүүд гардаг байгаа. Тэгээд орон нутгийн одоо Периго жишээл ямар одоо давхарх дээр байна те, халуун дулааны те. Тэрнээс шалтгаалаад бас их баг ургах тэр янз жилүүдийн ургацууд өөр байдаг. Гэхдээ юуны хувьд бол wild буюу одоо мөөгнөөрөө ургуулахгүй цаанаасаа байглаас учраас маш гоё тийм одоо амтны хувьд, үнэрний хувьд яг байглаараа байдаг. За малтуу мөөгний хувьд ч гэсэн дахиад нэг туслах бүтээгдэхүүнүүд байгаа. Тосыг гаргаж авчижээ. Одоо нэг дасарсан үед те зөвхөн seasonal буюу улирлын чанартай ингээд дуусчихна. Тэгээд зарим ресторанууд шиг үргэлжлүүлээд нэг жоохон хэсэг хугацаанд авч явахыг хүсдэг газрууд болохоор маслыг авчна. Масл буюу цэцгийн тостэй тос нь байна. Эсвэл зүгээр яг урамлын тос шиг шингэнээр ирж байдаг ч юм уу те ингээд янз бүрийн хэлбэрээр байгаа. Эсвэл хатаацсан ч байдаг ч юм уу ингээд хэлбэрүүд байгаа. Тэгэл тэрнээсээ ерөнхийдөө ашиглаад ингээд явчихдаг байгаа. Яг хадгалалтын хувьд ингээд илүү будаан дотор хадгалтай. Будаан дотор одоо тухайн мөөгөнд өөрөө тодорхой хэмжээний усны агуулмжтай байгаа. Тэр усны агуулмжийг нь одоо гадагшлуулахгүй, хатаахгүй эсвэл муудуулахгүй тулд будаан дотор хийдэг. Будаан дотор хийж тэрийг тодорхой хэмжээгээр хадгалдаг. Нэг 10 хондог. Тэгээд яг ингээд тодорхой хэмжээгээр дахиад нэг бүтцийн хувьд өөрчлөлт орох гээд муутгаад ирэхээр яадаг гэхээр коньяк нь дарчдаг байна. Тэгээд хадгалах одоо хугацаа дахиад удаашрч гэсэн. Тэр дахиж хэрэглэх боломжтой. Амтны хувьд өөрчлөлт байхгүй. Эсвэл өндөгтэй хамт хойлдог. Өндгөн дотор хийж бас хадгалдаг. Тэгээд өндөг болохоор нөгөө чийг нь бас өгдөг. Чийг нь бас гадагшлуулахгүй ингэж хадгалдаг байна. Будаа бол яг зөвхөн чийг нь л яг одоо тодорхой хэмжээгээр байлгаж одоо юу гэдэг хүнсний бүтээгдэхүүн чинь өөрөө 95% нь усны агуулмжтай байдаг. Тэгэхээр усны агуулмжтай усны молекул дотроо тухайн бүтээгдэхүүнд байна гэдэг маань өөрөө юу хэлээд байна вэ гэхээр мөөгөнцөөр эсвэл бактери үржих боломжийг бий болгоно гэсэн. Тэгэхээр тэрийг үржүүлэхэд будаанд ч юм уу эсвэл юун дотор өндгөн дотор хадгалдаг. Тэгэл
Тэр хоёр дээр ерөнхийдөө жонглерч одоо ингээд солбож байгаад бүр сүүлдээ ингээд нэг яг одоо боломжгүй болох төхөөд ирэхээр коньякт орчдөг. Тэгээд цаашаа үргэлжлүүлээд бас хэрэглээд байх боломжтой. За яг уу илүү одоо жишээлбэл хар трафлыг бол хар малтууг бол ерөнхийдөө нөгөө махан дээр илүү хэрэгэлдэг. Махтай ямар мах вэ гэхээр нойтон аргаар боловсруулсан мах гэж ярьдаг. Тэр нь одоо юу гэхээр гуляш те рагу ч юм уу тийм соуслаг те тийм юмд илүү юугаа хийдэг байгаа. Хар мөөгийг хэрэгэлдэг. Цагааны нь болохоор илүү яг монголоор ярих юм бол хоёрдугаар хоол гэх юм те хуурга маягийн тийм хуурай хоолн дээр хуурай эсвэл боловсруулсан аргатай хоолн дээр илүү хэрэгэлдэг байна. Гэтэ загас, мах, паста, рисотто гэдэг бүх юм дээр бол боломжтой. Амтны үед бол нэг амар юу бол хориглоод байх юм байхгүй. Гэхдээ нойтон аргаар боловсруулсан, эсвэл хөрийн аргаар боловсруулсан энэ хоёр хоолн дээр л ерөнхийдөө тоглолтны явчихдаг. Манайд болохоор равиоли, банш болон рисоттон дээр хоёр төрлөөр хийж байгаа. Рисотто бол яг стандарт бол яг Итали хоол байгаа. Равиоли ч гэсэн Италиас гаралтай. Гэхдээ бидний хувьд бол яг өөрсдийн философиг шингээж арай өөр одоо концепт, өөр агуулмжтайгаар, өөр амтаар бид нэр одоо энэ хоолуудыг гаргаж байгаа. Одоо юу гэдэг нөгөө тухайн орж байгаа туслах бүтээгдэхүүн, үндсэн бүтээгдэхүүнүүд ч гэсэн арай өөр өвөрмөц байгаа. Италид байдаг шиг юм уу, эсвэл Францд байдаг шиг юм уу арай өөр. Энэ бол миний өөрийн гэсэн философи шингэж байгаа учраас амтны хувьд ч гэсэн өөр. Хоол идж байгаа хүмүүс бол зарим хүмүүс бол мэддэг тий. Яг сезон нэрч. Монгол зарж байгаа юм шүү. Wow супер окей. Иди. Мэдгүй хүмүүс болохоор их өвөрмөц амттай юм байна. Гоё юм байна. Нэлээд амт илүү гаргаж өгч юм тий. Гэхдээ манад зорж ирж байгаа хүмүүс л илүү амтыг мэдрэх гэж ирж байгаа. Үний хувьд бол бид нэр хамгийн боломжтой үнээр авж байгаа. Нэгт нь хоёр. Яг энэ сезоныг ажиллаад бас хүмүүс идээсээ танаасаа тэ боломжоор ингээд одоо хүмүүс түгээл гэсэн тийм зорилгоор яаж байгаа хийж байгаа. Гэтэ дараагийн бас дэлхийн үнэтэй бүтээгдэхүүнүүд бол менюнд оруулна. Мэдээж хил гайлтай холбоотойгоор бас нэг тодорхой хэмжээний асуудлууд байна. Гэхдээ step by step буюу шат шатаар бид нэр дэлхийн үнэтэй гэсэн бүтээгдэхүүнүүд бид энд хэрэглэх болно.